Буурлал тайн уулсыг хараад байгалийн үзэсгэлэн төгөлдрийг бишрэн дуулмаар санагдана гэдэг шиг бахархах сэтгэл хүмүүр төрдөг нь тодорхой. Түүний гайхамшигт үлгэрийн орон гэмээр дүр төрх алсаас тодорч өөрийн ирэхгүй хайрлах сэтгэл төрүүлнэ. Цас талд тайн уулархаг бүс нутаг давтагдшгүй төрхөөрөө нүд бол ам харагдаж дивааж мэт үзэгдэнэ. Цэнгэг устай булаг шанд мөнгө цас зориглууд нь хээнцэрлэн сүндэрлэж намуухан тогтуун харагдана. Өөр дээрх өтгөн ойшгой хун галуутай цэнхэрлэн харагдах нуурууд цэвэр тунгалаг устай булаг цэнгэг агаартай жаргалын хөрөн маань хүн зоныхоо эрүүл мэндэд амгаах хэмжлэгийн ач тустай билээ. Буурлал таймын үзэсгэлэн төгөлдөр бүхий л баялаг өрөөс нь ундран бэлд чин мал сүрэг бэлчин хормойд чин тариа буудай халиурна. Тансаг сүрлэг төрхөөс чин хүч авах мэтэ. Ийхүү элбэг дэлбэг баян буянтай нутагт Монголын казахууд нутаглаж баяр хөөртэй жарган суун. Дэлгэр зун ирэхэд гүү барьж өтгөн айргаа бүлэн баярлаж сэнгисгээдэг үлээ. Малын сүүгээр олон янзын цагаан идэ бэлтгэж элбэг дэлбэг амьдардаг ард түмэн билээ. Уламжлалт үндэсний урлаг арч бусдаас дутгааргүй зон олон. Бусад үндэсний яснаас нүд улаам хатгамал нэхэмлийн төрлөөр онцгойрон ялгардаг билээ. Энэ бүхэн казахын ард түмний үндэсний өвөрмөц онцлог бахархал багтлал билээ. Бүргэд Казахын ард түмэн жинхэнэ казах эргэж хэм болохыг харуулах бүргэдийг хүндэтгэн дээдэлдэг. Байгалийн зэрлэг тэнгэрлэг бүргэдийг гаршуулж ан ав хийх тийм ч амар хэрэг биш ээ. Энэ нь зөвхөн казах ард түмэнсээ яасан заншил бөгөөд ан гөрөөний нэгэн төрөл билээ. Ан авалахын тулд мэрэгэн ухаан эвдүү арга мэх хэрэг болно. Казахын анчид, шувуучид, бүргэдчид жигүүртний хааныг төрөл бүрийн арга мэхээр барьдаг. Геран буюу анч бүргэдийг дэгдэхэ байхад нь үүрнээс нь авах, тороор, хавхаар, идшин үрхээр,
Садгалан бүрэгдийг хөөж суцаан, гаршуулсан бүрэгдийг зэрлэг бүрэгдтэй носолдуулан ороосолдуулж, харанхуйд хурц гэрэл гаргаж, бүрэгдийн нүдийг ялбуулж, цасан дороогдон нуугдж, овоохоо босгож, ус бороонд норсон бүрэгдийг хөөж, барьсан ангийн арьс авартай нь ороосолдсны улмаас хурд нис чадахгүй үед бүрэгдийг хөөж барих зэрэг эртний уламжилт олон аргыг хэрэглэв. Бүрэгдийг гарт оруулах нэгэн арга бол дэгдэхийн үед нь үүрнээс нь авах бөгөөд шидийн сайн эрэл уул хадны шавгар оргилөөд мацаж дэгдэхийг олзож чаддагюм. Бүрэгдийн өндөр цасан үүрэнд орохын тулд хүн нуруундаа гэрийн хан уйна. Энэ нь их эрсдэлтэйгээс гадна туйлын ховор хэрэглэдэг аргад тооцогддог. Энэхүү арга дэгдэхийг ороож өдгийдэн авч гарахад мөн эм бүрэгдийн үүрээ хамгаалах гэсэн ширүүн довтлооноос хамгаалахад ач тустай. Үүрнээс авсан дэгдэхийг айлд авчирхад айл хотлороо цугларн түүнийг авчирсан эрийг тосон авч шашуу буюу цагаан эдэний дээжээр цацал өргөж шар шувууны өдийг мөрөнд нь хадна. Энэ бол казакийн ард түмний эртнээс уламжлагдсан ирсэн заншил билээ. Зэрлэг бүрэгдийг барих өөр нэг арга бол хавхаар барих явдал юм. Ингэхдээ хавхны хурц амыг бүрэгдийн хөлийг хугалахааргүй болгон эсгийгээр ороож, ойр орчинд нь ангийн арсыг орхиж, улаан махаар цэг тавина. Мөн заримдаа хавхнаас сайдуу гаршуулсан бүрэгдээ аваачиж чулуунд уйж орхино. Үүнд амтжсан зэрлэг бүрэгд өөрөө ирэхгүй ирж амархан баригдана. Бүрэгдийг барих бас нэг арга бол тороор барих явдал юм. Торыг дэлгэж түүн дотор бүрэгдийн дайсан өст шувууд болох хон хэрэ, шаазга зэргийн аль нэгийг хүлж, хүзүүнд нь ангийн арсыг давхар уяад орхидог. Түүнийг харсан зэрлэг бүрэгд торонд ороогдно. Торонд буусан бүрэгдийг хатан зоригт эрлхэг дайчин анж бүрэгд гэж үзнэ. Бүрэгдийг амд сурах нь тийм ч амар хэрэг биш ээ. Үнэг туулан арьсан тулмаар ширга буюу арьсан тулам чирж амд сургаж эхэлнэ. Ийм аргаар сурсан бүрэгд өмнөр нь зугдах ангч амдахгүй барина.
Бүрэгдийг шакеро буюу өгөөшөнд ирүүлэх нь бас нэгэн арга юм. Улаавдар махан эдшин дамтчихсан бүрэгдийг эхлээд ойрхоноос ирүүлж улмаар хол зайнаас өгөөш нь дуудан ирүүлдэг. Энэ бол эзний нь хол ниссэн бүрэгдээ ойрдогва дуудан ирүүлэхэд тустай. Логшин бүрэгдийг гаршуулан сургаж, номхруулах янз бүрийн арга бий. Гарт тэнцвэржүүлж, мөн өнхрүүлснээр түүнийг номхруулж эхэлнэ. Тэгсэн цагт эзэндээ хурдан дасахын зэрэгцээ. Бүрэгд турж амархан номхордог ажээ. Савлуур цуулсан бүргэд тэнцвэрээ олж чадахгүй ядарч амархан өрхөнд орж номхорно. Казахын ард түмний шуулхын урлаг нь зөвхөн агнуурын зорилготой биш, зан занштын шинжийг өөртөө шингээсэн байдаг. Бүргэдийг хишиг буянтай хэмээн хүндэтгэн дээдэлдэг. Саяхнаас шинэ бүргэд барьсан мөн айд бүргэд чин ирэхэд бүргэд чин буянтай байг, бүргэд чин анч керам болог гэд эмэгтэйчүүд нь цагаан эдээгээр цасал өргөдөг. Казахын ард түмэн цочирч өвдсөн хүнийг бүргэд авчран үзүүлж, толгой дээр нь суулган далавчийн дэвүүлж, дууг нь сонсгон эмчилдэг уламжлалтай. Керам буюу анч бүргэдийн өдсөдийг хөлөөр гიშгийг цээрлэн, бүргэд суусан айл газарт чөтгөр шулам ойртгүй гэж үздэг. Бүргэд далавчаа дэвэн биелэр үднээс эксэрэхэд нэгэн шулам зайж оддог гэсэн ойлголт бий. Керам буюу анч бүргэд өгөхөд эзэн түүний далавч толгой, хушуу, хумс, савар зэргийг гэрийн хойморт аравч орны дээр өлгийтэй хүүхдийн өлгийнд нь хадаж хүндэтгэн бүргэдээ мөнхжүүлдэг. Төс бүрхэл буюу зэрлэг бүргэдийг улсаар салсан сэрүүсүүлэх нь бүргэдийг анч болоход нь их ач холбогдолтой. Дуулж, доомбордож бүргэдийг унтуулахгүй байх нь хүндэд дасч номхорхоход нь их тустай гэж үзнэ. Бүргэдчдийн анхны хугацаа дуусаж 100 цаг ирэхэд бүргэдээ сойлгон суулган таргалуулахад шинэ өдсөд ургадаг. Шинэ өдсөд нь тэгшилж ургахад бүргэд хүйтэнд даарахгүй болон амтай нослоход нь сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Бүргэдийг сойлгон суулгаж шинэ өдтэй тамир тэнхээтэй болгосноор бие нь өвдөхгүйгээр барахгүй амтай сайн нослдог гэж тооцдог. Бүргэдийг сойж шинэ өдсөдийг ургуулахын тулд үр шимтэй идэж өгдөг. Мөн бүргэдийн сойлгонд цэвэр газар тунгалаг ус цэнгэг агаар нэн чухал байдаг. Тиймээс айд амтнаас холхон зайдуу зусах газар гэр ануудыг суулган аргамжиж
тамаага буюу нүдний даруулгагүй суулгана. Мориор авч явж дахиж ядраах нь хүний эрхэндээ оруулах нэгэн хэлбэр билээ. Казахын зан заншилд ан авлахаар авч яваа бүргэдийн эзэн нь хамт яваа ахмад настай хүнд эсвэл какуши буюу ан үргээгчид болгон сүлтэй байх болтугай хэмээн ерөөл айлдаг билээ. Бәріміз бірге жүрмей бөлініп жүрейік. Сонда мынау Құсан, Зейнел хан, біздің мына жағымызда кім бар енді? Ботай. Осы үшеулерің бір жүріңдер. Қауымсыздарың Құсан ғой. Сендер мына қара жара жағына жүріңдер. Ал көшелік жағында Науан, ана Мұратқан үшеуміз жүрейік. Қауысымызға мына батсандалайық. Ал енді онан кейін кейбір жігіттер мылтықтарың да бар шығар. Бар. Мылтықпен бір Сайн соож тавьсан анж бүргэд чон 99 метрийн араат амт нэгж шууд барина. Казахын бүргэдчдийн хувьд ийм том ан авлах явдал баггүй заяаж бүргэдийнхэн буйнаар ол зомог ариун буцах эзэд нь их баярлцгаадаг үлээ. Казахын ард түмний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн бүрэгдээр ан хийх энэхүү сайхан уламжлалт урлагийг хойч үеийн залуу үеийнхэн үргэлжлүүлэн авч явж эцэг өвгдийнхөө гадгаламтыг бадруулах нь тодорхой билээ. Анч бүрэгдүүд маань мөнх хөх цэлмэг тэнгэртэй дэвэн дэвсээр байх болтугай. Орчуулсан Бихумарын өмөр биег хянам тохиолдуулсан жүгдрийн тэгшээ тайлбарыг уншсан дарам сүрэн
дууны найруулагч Сүрэн хорлоо. Монголын үндэсний олон нийтийн телевизийн дуу бичлэгийн студ 2010 он.